Сайн байцгаана уу? Атомын мэргэжлийн хөтлөгч Юн Хэжи байна. Арсныхаа үрчлээ арсаа цайруулах, арсаа булбраа байлгах гэж та яаж хичээж байна? Тиймээс та бүхэн зориулж атомыг бэлтгэсэн бүтээгдэхүүнийг танилцуулж байна. Түг ганцхан дарах үед гайхамшиг бий болно. Атомын синержи ампул програм. 4-7 хоногийн програмаар өндөр үр дүнтэй, өндөр агуулмжтай синержи ампул болон тэр үр дүнг маш гүнд шингээж өгөх EP арсны бустер зэргийг та бүхэнд танилцуулж байна. Гаднах хайрцагнаас ахуулаад маш тансаг зэрэглэлийн сайхан байгаа биз дээ. Дэд зэрэглэлийн харагдаж байгаа учир бэлгэн дөхөхөд хүртэл сайхан. Эхлээд фильмийг нь хуулж авах үед идэвхжүүлэгч ампул буюу дээж ампул байгаа. Юунаас ч илүү найрлагын тогтвортой байдлыг шинээр нь хадгалахын тулд ингэж тусад нь салгаж савлсан байгаа. Энэ тагийг дарах үед та бүхэнд харагдаж байна уу? Ингээд сайн сэгсэрч хольж өгнө. Дараа нь цаасан хэсгийг аваад хийхэд бэлэн болно. Дэд зэргийн үр дүн үзүүлэхийн тулд 2-7 хоногоос хэтрүүлэхгүйгээр ашиглаж дуусгах хэрэгтэй. Сая үзүүлсэн синержи ампул нь цэвэршүүлсэн усны оронд ургамал, жимснээс гаргаж авсан шимнийг хэрэгэлсэн ба вакуум орчинд хамгийн бага хэмээр халааж нэрх аргаар гаргаж авсан ургамлын хандны ашигтай зөв витаминуудын алдагдлыг хамгийн бага хэмжээнд барьж өгдөг. Код тиг эрчимтэй чигшүүлэгч амплын орлуулагч шингэнийг минерал болон амин хүчил хамгийн элбэг байдаг бус модноос гаргаж авсан ба дээж ампул ургамлын нано нэгжээр шингээх чадварыг өсгөж өгдөг липосон болон хүүхдийн арсанд байдаг амин хүчил болон BBNF хүртэл орсон байгаа. Мөн дээд хэсгийн идэвхжүүлэгч амплыг малахитаас гаргаж авсан чигшүүлэгч орсон ба энэ нь арсны чигшлийг хадгалах байдлыг дэвшлүүлж өгдөг. Дараагийнх нь бета ампул код 1. Бусад ампулаас ялгагдах нь 1 цагийн өмнө сайн хольж тавих хэрэгтэй. Энийг битгий мартаарай. Орлуулагч шингэнд нь олон төрлийн антиоксидантын найрлага орсон бөгөөд энэ нь лимоноос 15 дахин их, алюминаас 200 дахин их антиоксидант байдаг цэцэргнаас гаргаж авсан шингэнийг ашигласан юм. Энгийн витамин С нь арсны хамгийн ихний давхаргыг меланин ялгарлыг бууруулах үйлчилгээтэй байдаг бол бета ампулын олон төрлийн витамин нь арсны маш олон давхарга руу нэвчин орж арсны гүнээс ялгарах меланин синтезний ялгарлыг бууруулах үр дүнтэй байдаг. Дээж ампулт эсийг идэвхжүүлэгч, гэрэлтүүлэгч код болон 12 төрлийн витамин комплекс орсон байдаг. Хүн дээр туршсан туршилтын тоо үзүүлэлтээр сэвх 2-7 хоногийн дараа 26.8% буурсан ба 4-7 хоногийн дараа 32.56% буурсан. Арсны гиперпигментац нөсөө толов хөгшрөлтийн сэвх 2-7 хоногийн дараа 554% буурсан ба 4-7 хоногийн дараа 10.74% буурсан судалгааг гаргаж авсан. 24 кратийн алтны хольцтой дээж ампул алтны өвчтөс орсон ба алт нь арсыг тойлуулгаж лупин өврөг болон 7 төрлийн пептид нь үрчлэгийг арилгахад тусалдаг. Идэвхжүүлэгч ампул резвераторол орсон ба бидний бие доторх хортой хүчлийг хоргоожуулж өгдөг антиоксидант гэж хэлж болно. Энэ бодис нь хэр их нандин ховор бодис вэ гэхээр 1,690 литр виноноос 1 кг-ыг гаргаж авах тийм хэмжээний ховор нандин бодис юм. Орлуулагч шингэн үнэхээр нандин ховор шүү. 4 жилд 1-7 хоногийн турш гардаг сипонин хүн орхиодын үндсээс 15 дахин их хүн орхиодын жимсийг хэрэгэлсэн байна. Арсны хөгшрөлтийг удаашруулна гэдэг үгийг ямар ч гоо сайхны бүтээгдэхүүнүүд дээр тийм амархан хэрэглээд байдаггүй. Нүдний өвчлөө арилгах, арс өргөх, арсны уян хатан байдлыг сайжруулах, арс чигшүүлэх, арсны нөхцөлтийг багасгах зэрэг 5 төрлийн арс арчилгааг бүгдийг нь нэг дор үзүүлж чадах үнэхээр гайхамшигтай анти-эйж гэдэг үгийг төгс утгаар нь хэрэглэж болох бүтээгдэхүүн юм. Усыг орлуулагч шингэн арсыг өөрөө нүхэн түлчгэд тусалдаг 100 нас цэцгийн ханд орсон ба дээж амплан арсны эсийг идэвхжүүлэх алмайд кодоор 7 төрлийн пептид уураг дамжуулж өгдөг. Мөн арсны байгалийн чигшүүлэгч лактат орсон ба энэ нь арсны хөрсийг бат бөх болгодог.
Ингээд дуусах биш. Та бидний сайн мэдих бифидо эсгсэн лизат нь бидний арсны дархлааг дэмжиж өөрөө нөхөн төлчгөд тусалдаг. Идэвхжүүлэгч амплын гол найрлага нь дараагийн үеийн дермоактив, сукралфат орсон баг бидний арсны өөрөө нөхөн төлжих чадварыг сайжруулахад эмшиг нөлөөлж идэвхжүүлдэг. Энэ нь маш өндөр найрлага ордог, маш хэцүү технологи гэдэгч Atomy өөрсдийн шинэ технологийн чадвараараа үнийг бий болгосон юм. Vita амплын онцлог нь нэгт бүтцтэй ус барих системээр арсны үндсэн арчилгаа болон арсанд баялаг тэжээлийг дамжуулдаг. Би синержи ампул хэрэглээд үзсэн чинь үнэхээр чиглэг, амьд гэдгээ мэдэрч байна. Гараараа түрхэхэд хүртэл шингэх чадвар маш сайн ч их гүн хүртлэн дамжуулж шингээвэл илүү сайн бидтэй. Арсыг нээж илрүүлж буй шинжлэх ухаан Atomy EP Skin Booster. Тиймээс Atomy-гийн арс арчилгааны бустер нь их бие болон өргөн талбай энэ хэсэгт хүний биед хор хөнөөлгүй корон металлаар 3 давхар бүрэгдсэн гэдгийг битгий мартаарай. Мөн энэ технологи нь үнэхээр сайн. Нэрнээсээ эхлээд EP шүү дээ. Electroporation товчлол ба энэ тусгай зөвшөөрөл нь EP-ийн арсанд жиг дүүлчлэлээр найрлагыг илүү гүнд шингээж өгдөг. Хит халалт болон аюулгүй химийг хадгалах систем зэргийг суйрлуулсан төхөөрөмж юм. Протез суулгасан хэсэг болон нүдний ойролцоо ястайваж гарсан хэсэг хэрэглэх хэрэггүй шүү. Илүү өргөн талбайтай дух болон хацар эрүү зэрэг хэсэгт 7 хоногт 2-3 удаа арчилж өгнө гэж бодоод хийхэд болно. Анх хэрэглэхдээ дасах хугацаа 1-7 хоногийн турш хүчийг багаас нь эхлэн хэрэглээрэй. Хэрэглэхдээ бүх төрлийн өнгүүдийг нэгдүгээр шатлал дээр нь тавиад танд бага цочрол өгөхөөр эхэлж хэрэглэвэл сайн шүү. Хэрэглэхдээ бүх төрлийн өнгүүдийг нэгдүгээр шатлал дээр нь тавиад танд бага цочрол өгөхөөр эхэлж хэрэглэвэл сайн шүү. Хэрэглэхийн өмнө анхаарах нэг зүйл байна. EP Skin Booster нь бага цочрол болон чийгшүүлэгч хэрэглэх үед 5 минутаас бага хэрэглэвэл зүгээр ба арьс өргөх витаминтай бүтээгдэхүүнүүд дээр бол 2 минутаас тэтэрч болохгүй гэдгийг мартаж болохгүй шүү. Ийм асах товч болон төрөл өөрчлөх товчлуур байгаа. Асах товчлуурыг удаан дарвал асна. Өнгө бүр өөрөөр өөрчлөлгээг үзүүлнэ. Цэнхэр төрөл дээр эрчимтэй чийгшүүлэгч амплыг ашиглаж үзье. Зүгээр тусаагаад хэрэглэхэд чийгшил маш гүн орж байгаа мэдрэмж төрж байна. Та бүхэн 5 минутын дотор дуусгах ёстой шүү. Хэрэглэсний дараа хуурай салфетик болон даавуугаар арчиж цэвэрлэх хэрэгтэй. Одоо цагаан өнгөөр хийж үзье. Vita ампул болон гайхамшигтай залуучигчийг ашиглаж болно. 2 минут тасралтгүй хэрэглээд үзвэл нүүр царай сайхан өнгө орсон харагдана. Дараагийн өнгө болох үзмэн ягаан өнгө нь толгор, уян хатан болон арьс өргөхөд тусалдаг төрөл учраас 24 каратын алтны холцтой ампултай яг таардаг. Энэ өнгөөрч гисэн 2 минут хийхийг санал болгодог. Таатай эрүүл ахуйн шаардлага хангасан технологиор арьс арчилгаагаа хийж үзээрэй. Ингээд Atomy-гийн шинэ технологи орсон Atomy Synergy ампул болон Atomy EP Skin Booster-ыг хэрэглэж үзлээ. Эдгээрийг хамтдан хэрэглэвэл илүү сайн бий. Би өөрөө яг ингэж хэрэглэж үзсэн учраас нүдэнд илт харагдахуйц гайхалтай үр дүн харсан. Код тэг болон 1 2 3 гэх мэт чийгшүүлэх, цайруулах, толгор, уян хатан, арьс чангаруулж өргөх хүртэл төгс шийдлийг нэг дор шийдэж өгсөн ампул одоо хүртэл байхгүй байсан. Энэ EP Skin Booster-ийн хувьд хэрэглэхэд үнэхээр мэргэжлийн хүн надад арчилгаа хийж өгч байгаа юм шиг л байсан учраас үнэхээр аятайхан таатай тухтай байсан. Та бүхэн стресс бол арсны хамгийн их хор хөнөөл гэдгийг мэддэг бидтэй. Таны мөнгө болон цаг хугацаа Atomy бүтээгдэхүүн хэмнэж өгөх болно. Одооноос эхлээд Atomy-гаар арьсаа арчлаад үзвэл ямар байна? 지금부터 애터미로 관리 시작해 보시면 어떨까요? 지금까지 애터미 전문 큐레이터 윤혜지였습니다. Сайн байцгаана уу? Atomy-гийн мэргэжлийн хөтлөгч 윤혜지 байна. Арсныхаа өвчлөө арьсаа цайруулах, арьсаа булбраа байлгах гэж та яаж хичээж байна? Тиймээс та бүхэн зориулж Atomy-г бэлтгэсэн бүтээгдэхүүнийг танилцуулж байна. Түг ганцхан дарах үед гайхамшиг бий болно. Atomy Synergy ампул програм. 4-7 хоногийн програмаар өндөр үр дүнтэй, өндөр агуулмжтай Synergy ампул болон тэр үр дүнг маш гүнд шингээж